Yeah, that body's a blessing, girl. I ain't tryna pressure her. She messed with the temperature. Hard this. Бүгдээрээ сайн байцгаана уу? Би энэ удаагийнхаа бичлэгээр нэг юм та нар мэдсэн үү гэсэн асуултаар эхлэж байна. За тэр нь юу вэ гэх юм бол энд ингэсэн би өчигдөр юм уу уржигдөр энэ YouTube орж байгаад нэг юм олж мэдлээ. Юу олж мэдсэн бэ гэх юм бол энэ хэдий за 16 онд за шууд үндсэн сэдвээс эхэлсэн дээр бах. За энэ Юус Фонсигийн Despacito гэдэг дуу байна. Энэ дууны үндсэндээ дамжуулан 5 тэрбум 40 сая хүрсэн байгаа. Энэ одоогоор YouTube-ийн хамгийн хилдэг үзэлтэй бичлэгээр одоогоор миний бодлоор тодорчоод энэ өөр их үтсэн бичлэг бол миний бодлоор алга. За тэгээд энэ долонгууд 5 тэрбум 40 сая гэж байгаа. Энэ дуу чинь зааж 17 оны 1 сарын 12-нд гаргасан гэхээр маш хурдан олон үзсэн байна гэсэн үг. За тэгэнгүүтээ энэ нөгөө саяхан 16 за энэ 17 оны 1 сар гэдэг 16 оны дээд амжилт нь байна. Энэ 3 тэрбум байсан. Тэгсэн чинь энэ одоо энийг чинь хэдээр нийтлээ дээ. Энэ чинь 12 оны 6 сарын 15-нд нийтлсэн юм байна. Тэгээ 3 тэрбум үзсэн. Ийм л байна да. Тэгээд хин дээд амжилт нь энэ л байна. 5 тэрбум гэдэг бас амар утсан байгаа шүү. Тэгсэн чинь минийх бичлэгүүд нь нийлээд 800 байдаг. Би ер нь тэгээд та хэд ингээд сэтгэл бичих болов гэд ингээд ер нь YouTube ингээд байнга орж идэг. Тэгээд ер нь баг энэ 2-7 хоногийн өмнө хамгийн сүүлийн сэтгэл бичсэн байна. Комент. Тэгээд энд нэг өчигдөр хизээ байлууллаа нэг чинь. Энийг байлуулсан. Тэгээд энэ одоор 4 үзсэн байна. Ингээд YouTube-ийн ингээд энийг ингээд харж болдог. За тэгээд ингээд дээд амжилт нэвчсэн. Бас нэг юм байна. Энд нөгөө Bruno Mars болон босод юмнууд хамтарч хийсэн энэ дуу байна. Энэ дуу бас нэлээ их баг нэг Gangnam Style-ийн баг амжилтын арай чивдэг юм байна. Энэ дууг нь тоолоод хэрэггүй яагаад гэвэл нөгөө YouTube-тэй зохиогчийн эрх мэрх гэж байдаг болохоор бас зохиогчийн эрх зөрчигчтэй. Жишээ нь ингээд за энд видео менежер рүү ороод за одоо миний YouTube-ийн хамгийн их үзсэн бичлэг болгоод энэ байгаа. За уншиж чинь хамгийн их үзсэн бичлэгээр юу энэ өв сайхан байдаггүй доочин гана үгтэй энэ бичлэг татчихад байгаа. Яг одоогоор энэ 130 үзсэн юм байна. Хамгийн их үзэлттэй дараа нь энэ зайсан толгой 18-аар 1 сарын 17 дараа нь Coach Simulator gameplay-ийг дараа нь механик инженерийн сургуулийн сүлдөө байна. Тэгээд зохиогчийн эрхийн сануулгыг руу орж үзүүлье. Хэрвээ энэ дууг нь янз бүрийн дуу тоолуулаад ингээд өөрийнхөө бичлэгт оруулах юм бол ингээд зохиогчийн эрхийн сануулга ирчдэг хөө. Энэ байна. Ингээд зохиогчийн эрхийн сануулга ирчдэг байгаа. Энэ одоогоор нэг за энэ тартны тоолуулах гэдэг тавьчихсан. Энэ би яг энэ доо зохиогчийн эрхтэй үгүйг нь мэдгүй болохоор бас анхлан юм хийж байгаа хүмүүс жоохон хүнтэй байдаг. Энэ арт явж байгаа дуу юм байна л да. Энэ арт явж байгаа дуунд тэгж өнөөдөө үзүүлдэг юм шиг байна. За тэгээд энд ингээд за энэ дуу хийж их бүр амар бүр таны бичгийг хаана маань гэсэн юм бол биш юм байна. Зүгээр зохиогчийн эрхийг сануулгал юм байна. За тэгээд бас зохиогчийн эрхийг сануулга ирсэн юмнууд бол байдгийг надад бичлэгүүд. За тэгээд чинь одоо буцаад видео менежер рүү ороод за түрүүний Heavy Truck Simulator First Look gameplay 13-ны өдөр 8 цагт оруулсан юм байна. За тэгээд ийм л байна да. Ер нь сүүдүүд ингээд миний бичлэгийн ингээд үзэж байгаа тоонууд нь буураад байгаа. Ягаад буураад байгааг сайн мэдэхгүй байна. Энд нэг юм хэлэхэд энэ байна.
Нөгөө дайсантлага 18 оны 1 сарын хэд юм блэ? Тэр 1 сарын 17 оны энэ доор нэг хүн коммент итсэн. За ингээд байна. Нөгөө коммент нь яагаад гарч ирэх байх юм бол? Коммент нь гарч ирэхгүй байх юм. За гарч одоо дахиад нэг ачаал үзчихье. Тэгээд пэйжийн реплей хийгээд гарч коммент нь гарч ирдэг бай. За яах. Энэ шиг бутад дашборд руу гараад. Нэг яг хэлэхэд байгаа юм гэх юм бол энэ Тэмүүлэн гэдэг үний үтсэн. Тантай хамтас бичлэг хийх гэсэн юм болох уу гэдэг энэ 3-7 хоногийн өмнө бичсэн байна. Бараг сарын өмнө. Энэ хүнд ингэж хэлмээр байна. За энэ одоо би энэ бичлэгийнхаа энэ баруун дээд болонд юм гаргана. Юу гэх юм бэ? Өөрийнхөө холбогдож болох гэсэн хаягаар үзүүлж болж байна. За энэ би энэ хаягаар холбогдно гэдэг одоо энэ бичлэг дээр одоо үзүүлчих дээ ярьсан. За түр байж байгаарай. За та хэд энэ хаягаар надтай холбогдох боломжтой байгаа. Энэ яг энэ хаягаар холбогдож болно. За энэ нэг морны зурагтай. Тэгээд арын хуулээ cover profile. Тэг cover штэ. Cover зураг нэг юм баасан дотор амлаа мөлтөлөө хийж зураг байгаа. За тэгээд иймэрхүү зүйлүүд байна. Энэ хаягаар та хэд надтай холбогдох боломжтой байгаа шүү. Асуух зүйл байвал энэ хаягаар холбогдоорой. За тэгээд ер нь энэ нэг бичлэгийнхаа доор оруулъя гэж бодоод байгаа. Тэгээд заримдаа оруулахаа мартчих юм да. Тэгээд тийм л байна. За тэгээд ер нь за дээрэс нь удахгүй нэг зөвлөмжий дахиад нэг бичлэг орох болно. Тэр бичлэг нэг яадаг вэ гэх юм бол хэрэг бишинд ингээд Facebook орж агаад гинт цаг заримдаа ингээд цагаа харахгүй байжгаад гинт цаг дуустдаг. Харин тэр үед хаяг нь хадгалагддаг байгаа. Тэр хаягийг нь хадгалагдахаар хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар нэг мэдээлэл бичлэг оруулъя гэж бодож байгаа. За ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдах юм бол лайк дараарай. Асуух зүйл байвал асууж болно шүү. Тэгээд толгой хөсөлтэй тоглоомыг ингээд бичээрэй. Энэ Bomb Squad гэдэг тоглоомыг бас томоохгүй оруулах болно. Тэгээд бас зарим нэг шинээр гарч байгаа тоглоомыг тоглож үзүүлэхийг ер нь яарчилдаг би. Гэтэ заримдаа ер нь зав байдлаа ингээд хараад байхад заримдаа зам маань болдгоо. За ингээд миний бичлэг хэлсэн штэ. За ингээд баярлаа.